Сайн байцгаана уу багш нараа. Курсын сэдвүүдийг харуулж нуух тухай танилцуулъя. Энэ нь ямар учиртай вэ гэхээр багш ингээд академик сургалтанд жишээлбэл 16-7 хоногт үзэх сэдвүүдэд бэлдсэн байлаа гэж бодоход бүх сэдвүүдийг оюутанд төрүүлж нэг дор харуулахгүйгээр тухайн 7 хоногийнхаа үзэж байгаа сэдвийг харуулад явах боломжтой. Энэ нь ямар учиртай вэ гэвэл 7 хоногоор оюутнуудаа нэг зэрэг гараас нь хөдлөөд тухайн нэг сэдвээр эсвэл нэг 7 хоногоор урагшин ахиулж хөтөлж явахад ач тустай. Багш нарын өрөөнд бол жишээлх юм бол харин энд бол багш нарт мэдээлэл өгөх зорилтоор үүсгэсэн өрөө байгаа. Энд бол багш тухайн сэдвээр хэрэгтэй мэдээлэлээ ямар нэгэн эрэмт дараагүйгээр хүссэн сэдвээ олоод ашиглах зорилттой учраас бүх сэдвүүдийг ил тавьж явах жишээтэй. Мөн шинэ ажилтны сургалтанд бол жишээлбэл богино хугацааны сургалтанд 7 хоногийн 1 сарын ч юм уу богино хугацааны сургалтанд бол ингэж сэдвүүдийг нуух шаардлагагүй. Яагаад гэвэл богино хугацаанд тухайн суралцагч хаанаас нь ч эхлээд алийг ч үзэж болох боломжтойгоор бол зохиомжлох нь зүйтэй байдаг. Энэ дээр бол сэдвүүдийг нуух шаардлагагүй. Академик сургалтанд шугам хамааралтай сэдвүүд нь одоо шугамн дарааллаар өмнөх сэдвүүдээр үндэслээд дараагийн сэдв үзэж байгаа тохиолдолд бол нууж явах нь тохиромжтой. Үүнийг яаж хийх вэ гэвэл засварлахыг асаагаад миний 1-р 7 хоногийн сэдв энэ байна. Тэгвэл одоо би 2-р 7 хоногийнхоо сэдвийг edit гэж ороод hide topic гэдэг нуун. Энээс хойшгуудын бүгдийг нуун гэсэн үг. Ингээд хэрвээ тухайн одоо би 2-р 7 хоногтой ирлээ гэхэд би энийгээ show topic гэдээ эргээд харуулна. Харуулахдаа жишээлбэл надад 1-р 7 хоног нь хоёрынхоо дараа харагдахаар 1-2 гэсэн дараалалаар биш 2-1 гэсэн дараалалаар би харуулъя гэвэл dimensions-а дээш нь зөөгөөд ингээд байрын солиод 3-р 7 хоног байлаа гэхэд 3-аа дээр нь оруулаад ингээд харж болно. 3-2-1 гэсэн дараалалаар. Moodle курсын талбарт энэ нэг зангууны нэмэх тэмдэг шиг зурагтай дүрсийг дараад чирээд альва одоо бүх зүйлийг дээш доош нь ямар нэгэн байдлаар байршлыг нь өөрчилж болдог. Ийм байдлаар харуулж сэдвээ нууж бас харуулж болох нэ.